Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүх нэмэх энэ алдартай, философитой, хүчтэй үгийг хэлсэн Галдан Бошигт хааны талаар гардаг энэ номыг та бүхэндээ би танилцуулах гэдэг нь л та. Яруу найрагч тангадын галсангуйтай хөөрөлдөж суух азтай завшаантай үйл явдал надад тохиолдсон. Та хамгийн сүүлд ямар ном уншив галсангуй? Та хамгийн сүүлд ямар ном уншив? Би Атиа гэдэг хөвгүний Галдан хаан гэдэг номыг уншиж байна. Би энэ хөвг танихгүй. Гэхдээ би чинь өөрөө өөлт хүн учраас Галдан гэсэн ном болгоныг заавал уншдаг. За мэдээж энэ ард түмнийхээ хүндлэлийг хүртсэн Ахмад буурлуудаас уг сургаалыг нь сонсох нь бол бидний хувьд бол аз завшаантай зүйл гэж үзээд хамгийн сүүлд уншиж сонирхсан номынхын талаар асууж лавлсан. За Галсангуй алын хамгийн сүүлд энэ Ширнэн бандын Ажишаа хэмээх хүний түүхэн баримтад дээр тулгуурлан эмэгтгэн бичсэн Галдан Бошигт хэмээх уншдаг, сонсдог номыг таашааж байгаа талаараа сэтгэгдлээ хуваалцсан л та. Тэгэхээр миний зүгээс номонд дуртай, замун түүхэн баримтад номнуудад ач холбогдол өгдөг, Монголынхаа түүх соёлыг үнэн боддоор нь мэдэх хүсэл сонирхолтой залуучууд болон монголчуудаа зориулаад за мөн энэ номыг би ч гэсэн уншиж сонирдуулж та бүхэндээ танилцуулах ёстой байна хэмээн үзээд энэ номыг бас сонсдог хэлбэрээр нь сонслоо л доо. Ерөнхийдөө 2 CD-нээс бүрдсэн. CD 1 дээр нь бол 1, 2 дугаар бүлэг байсан бол 2 дахь CD-н дээр 3, 4, 5 дугаар бүлгүүд нийтдээ 5 бүлэгтэй юм ном байлээ л дээ. 1-р CD-ний эхний 2 хэсэг бол тэ хөхрөгчийн сүр хүч хэмээх хэсэг, за мөн хөрсдийн сүр хүч хэмээх хэсэг бол ерөнхийдөө энэ Галдангийн судалгаа, шинжилгээ, энэ номын талаарх бичсэн ямар баримтад тулгуурласан энэ хүний талаарх мэдээллүүдийг багтаагаад хэлсэн байлээ л дээ. Энэ хүний талаар бол ерөнхийдөө өрөөсгөл талаас нь бичсэн номнууд маш олон байдаг. Шашны талаас нь, янз бүрийн талаас нь бичдэг боловч энэ Ажишаагаан бичсэн бүтээл яг түүхэн баримтд тэ гол зүйлүүдийг тулгуурлан Монгол түмэндээ энэ Галдан Бошигт хааны талаар үнэн бодит баримт мэдээллийг өгөхөд үндэслэн гаргасан юм сайхан бүтээл болсон байлээ. Тэгэхээр Монгол цустай за мөн тэр дундаа өөрийнхөө үндэс ухсааг бүр нарийн мэддэг тэр хүмүүсийн яалтчгүй авч унших номнуудын нэг юм болов гэж би харж байгаа. Тийм учраас энэ Ажишаагаас зөвшөөрөл аваад CD хэлбэрээр нь та бүхэндээ хэсгээс нь сонсгох боломж бололцоог бүрдүүлсэн байгаад тухлан сууж таалан саярх нөө. Галдан Бошигт сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. 17 дугаар зууны Төв Азийн улс төрийн бодлогыг тодорхойлогч Монгол улсын тусгаар тогтнол газар шорооны төлөө тэмцэгч 100 гарын хаан тулсын хаан Галдан Бошигтын тухай уншдаг, сонсдог ном болгоно та бүхнийхээ сонорт өөрийн дуу хоолоогоор хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Урянхан овогт хуульч сэтгүүл Ширнэн бандын Ажишаагийн Галдан Бошигт хаан бүтээлийн төгөлдөр их сүр хүчин буюу 1-р бүлгийн хөхрөгчийн сүр хүч хэмээх хэсгийг сонсноо. Хурамс дэвилж хурав ууху цагт ор ховилгаан Галдан номтой төрсөн Монгол богд зонхвын залгамж Бошигт хаан морин дэл дээр Төв Азийн талыг эзэлсэн ойрот хаан минь үү. Харь улсууд бэхжиж халах хойрд суларсан цагаар номтой төрсөн Галдан Бошигт хаан Монгол угсаатны түүхэн төдийгүй
17 дугаар зууны Азийн улс орнуудын харилцааны түүхэнд гүн ул мөр үлдээсэн түүхэд хүн байлаа. Түүн шиг цөсөгтэй, цөм хүчтэй хүн байгаагүй гэж би боддог юм а. Галт бамбар дүрлцэх шиг Галдан хааны Бадрангуйг тодорхойлоход бэрх байдаг. Чухам Галдан хаа маань ойрд Монголын түүхэнд анх удаа 100 гарын хүчирхэг хаанд нэгдсэн улсыг байгуулж Манж чин улс Оросын хаант улстай мөр зэрэгцүүлж чадаж байлаа. Олон талын нэг их авьяастай сүрлэг энэ хүн хувь заяаны хурц тод нэн эдрээтэй замыг туйлж хагас цууны түүхийг туйлс мэт өөрийн үйл хэрэг монголчуудын тэн хагасынх нь амьдралаар бичсэн юм а. Галдан хаан Дундад эртний тэртех цагийг ирхшээж байсан аянга цахилгаан мэт хурц тод түүхтэй талын нүүдэлчин язгууртнуудын дунд өдрийн од мэт тохиох хүний сайхан үр байсан. Товааж тодорсон энэ хүний тухай Монгол, Хятад, Орос, Төвдийн түүхэнд олон баримтаар бичин үлдээж хожимын мэрэгд тэдгээр баримтыг мөшгөн судалж чухал оновчтой олон дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Японы эрдэмтэн дорн дахин судлаач олон улсын Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн Акидо Хидихоро Энк хамглан хааны захидлууд номонд ингэж бичсэн байна. Галдан хаан бол туйлын өндөр зэрэглэлийн хөвлгөн бөгөөд анх дугаар Банчин лам болон 5 дугаар Далай ламын шав болно. Мөн түүний өмнөх дүр болох 3 дугаар Инсэ бүрлгүү Ловсон Данзан Жамцсан Монгол төвдийн харилцааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгсэн хүн юм хэмээн тодорхойлсон. Хэдийгээр шашны үзэл санаа, итгэл үнэмшил нэвт шингэсэн тодорхойлолт мөн боловч Галдан хаан шиг номын буян эрдэмт, номын көвч эрчит, хос, хов тойрогтой хаан хал хойрдын түүхэнд лав үгүй байхаа. Галдан хаан бол эх оронч үзэл санааны бэлэгдэл, тунхаглал юм а. Эдгээр эсрэг тесрэгийн нэгдэл, тэмцэл мэт амьдралын зөрчил, мөн чанар нь өр өвтгөн амьдралын төгсгөл нь түүнийг түүхийн ээдрэ мадагта хатуу зөөлөн дэвсгэр дээр одоо ч хаан суулгаж тод хэвээр үлдээсэн. Түүхэн хүн өөрийг нь аль ч өнцгөөс харж болох дэлгэр боломжийг хожим үеийнхэнд түүнчлэн намтар зохиогч судлаачид олгодгоо. Хүмүүн хэмээгч нь байгаль дэлхий, гариг эрхэс, удам мөхшил, сүнс, сүр сүлднийгээд үу олон хүчин зүйлийн бүрдэл өвөгтгөн болон цогцолж байдаг. Энэ тухай мэдлэг, мэдээлэл нь эртний цэцэн мэргэн ухаанд оршиж ирсэн төдийгүй тэдгээр нь орчин цагийн шинжил ухаанаар батлагдсан. Дээд тэнгэрээс заяат Бөртчөн, Гуаймарл, Луга монголчуудын өв бэлгэдлийн дэргэд Галдан хааны хөвлгаан дүр гэдэг нэн ойрын басгүй итгэл үнэмшлийн бодит байдлын илэрхийлэл юм а. Хүний агуу тал нь түүний ухамсарт чанар, мэдлэг, ухаан билээ. Энэ агуу чанар нь хэрхэн бүрддэг болохыг авч үзэхгүйгээр энэ бэлэгт хүмүүний хувь зохиолыг хөндөх нь нэн төвөгтэй. Өөрөөр хэлбэл хязгааргүй хаан хөхрөгчийн сүр хүч ямархан алаг тарлан хүний хорвоо түүнийг иргшээв. Хүмүүн бие төдийгүй энэ хорвоогийн шим ертөнцийн хамаг амьтан нь сансар
Тэнгэрийн иргэшэл буюу наран саран гариг иргэсийн тохиол дор хамааран оршдог билээ. Саран дүүрч тэргэл болох эсвэл нарны итвэхжил сэргэх үес тэр нь дэлхийн хүн амьтанд нөлөөлөг болохыг эртний хүмүүс мэддэг байжээ. Эдгээр нь Тэнгэр иргэсийн нөлөөллийн хамгийн наадад захын илэрч түүний тухай мэдэгдэхүүн юм а. Гэтэл Нарны аймгийн 9 гарагийн хөдөлгөөн байрлал Тэнгэрт үргэлжлэн кэрж байдаг 26 одны нөлөөлөл наран саран байрлах орд зэрэг нь 6 нарийн мэрэгжил мэдлэгээр олж тогтоодог далд зүйлс билээ. Ийм нарийн зам ёстойг хүн төрлөخت нь нэг эртнээс олж мэдсэн гэргээ. Энэ мэдлэг ухаан нь бүгд нийлж нэгдээд зорхон ухаан гэдэг язгуур мэдлэгт хуримтлагдж оюунч нь оршиж ирсэн. Ямар тач нэгэн оюун сэтгэл үл багтам хувь одгоол ертөнцийн зөрчил тэмцэл оошоож үл болом гадаад дотоод хүчин зүйлсийн тэмцэлийг хохирогчийн сүр хүч хэн нэгэнд эрхшээхээс өөр аргагүй байсан мэтэ. Энэ магадгүй Монголын тусгаар тогтнолын үн цэнийг дахин хурц тод мэдрүүлж газар шорооныхаа төлөө алд бие бус ахуй дөрөө болон тэмцсэн хан тэнгэр өвөг дээдсийн маань зарлиг байлаа. Тэнгэр эрхшээж ховлгаад дүрээ олох тэр цагт Тэнгэр бурхны таалал байсан бижээ. Дөрвөн ойрдын нэгэн аймаг болох Цорсын хаан тулсын эзэн захирагч Эрдэнэбаатар хүн тайжийн хүү Галдан 17 дугаар жарны хөх модон мэчин жил буюу 1644 онд хар эрчис морины хөвөнд мэндэлсэн. Түүнийг ихээс төрөх үед Алтан уулсын цалин цагаан цаст ороогоор солонго татаж шимийн хур бууж лус савдаг баярлаж тэнгэр газар зохирсон байдалтай байсан хэмээн намтар зохиолд дурдсан. Монголчууд хувьтай хүн хур борооноор хэмээн бэлэгшээж ярилцдаг билээ. Төвд болоод дорн дахны мэрэгдийн ажиглаж тогтоосон ухаанд хүн амьтны тусыг туйлаар бүтээх учиртаа хотог туйлгаад төрж мэдлэхэд тэнгэр газарт солонго татах хур буух зэргээр илэрхий гайхамшиг үзүүлдэг гэсэн байдгаа. Тэгвэл Галдан хааныг мэдлэх үест дээр дурдсан байгалийн үзэгдэл илт өвдөгдсөн тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. 17 дугаар зууны дунд үед баруун Монголд бурхны шашин ихээхэн хурдтай дэлгэрч байсан бөгөөд сая ихээс мэндэлсэн хүүгийн сахил ёслолыг лам хувргууд хичээнгүлэн үйлдэж төрөх үеийн тэмдгийг шинжин үзэж тойрог заяаг нь зурсан байна. Эрлэхэг Эрдэнэбаатар хүн тайжийн юм байгаа хатнаас төрсөн хүүд лам нар хөв хишиг төгөлдөр гисэн утгатай Галдан гэдэг төвд нэр хайрлсан нь хожим түүнд бүрлдэж ирэх үйл бүтээх эрх сүрийг мэдэж зөвгөнсөн бижээ. Галдан гэсэн нэртэй холбоотой нэгэн түүхийг энд өгүүлье. 1409 онд шарын шашныг үндэслэгч их хөвлгаан Богд Зонхов өөрийн байгуулсан хийдэд Галдан гэсэн нэр хайрлаж байжээ. Энэ нь хожимо Галдан хаанд Богд Зонховын үүсгэсэн шарын шашны төлөө өөрийн биеийг зөрүүлнэ хэмээн ам тангараг тавьж байсан гэж түүхэн баримтад тэмдэглэсэн байна. Миний бие Галдан башигт хааныхаа түүхийг бичгтээ гадаадын гол судлаачдын их сурвалжтай харьцуулах боломжтой болсонтой урамшиж байна. Иймгүй судлаачдын зарим нэгэн их сурвалжид Галдан 1644 онд 100 гарын эзэн Эрдэнэбаатар хүн тайжийн хүү болон мэндэлсэн даруйда өмнөх оных нь эцэст баруун төвдийн цангийн дашлам хийдэд цэцэг өвчнөр жанж халсан инсэ бүрэлгүү ловсон данжин жамцын хойд дүрээр тодорчээ. Инсэ бүрэлгүү нь
баруун төвдийн голлох хувилгаан дүр бөгөөд анх дугаар дүр сангиш, дараагийн дүр иш чамц, гурав дугаар дүр инсэ бүрлгөө өөрөө ажгүй. Галдан эдгээр хувилгаадын дөрөвдүгээр дүр болно гэж түүхэнд тэмдэглэсэн. Ямар тач Галдан хааны дээд өв болох Батуулаа Чинсангаас эхлэн язгуур ухсаата хөв хүмүүс болох тогоон тайш, эсэн тайш нар нийт Монголыг нэгтгэн захирч байсан түүхэн үнэ. Тэгвэл Галдангийн өв эцэг Догшин Хараахуул хаан, төрүүлсэн эцэг Хотогчин ноён Эрдэнэбаатар хун тайж нар нь халуун ирэмгийн язгууртнууд байлаа. Тэдний хүсэл эрмэлзэл үйл хэргийг Галдан бошиг таан илүү өндөр хэмжээнд өргөжлүүлсэн юм а. Ямар тач Галдан хаан Монголынхаа газар шороон дээр Монголын тусгаар тогтлын төлөө Монгол аав ээжээс мэндэлсэн нь үнэн юм а. Монгол 6 бичигт бичин жил төрсэн хүнийг ухаалаг сонууч, зантаа, ой сайтай, шудраг гэвч нас ахих тусам сансан төлөвлөсөн зүйлд нь саа тодгор ихсэх нэгууртаа хэмээн үздэг. Тэнгэрийн бичин төрсөн хүн онцгой сайн хэмээн тэмдэглэжээ гэж түүхэж эрдэмт нь Содмын Сулман Галдан бошиг таан хэмээх бүтээлд тэмдэглэжээ. Ер нь Монгол зурхаа гэдэг бол дорн дахны зурхаан мэдлэг ухааныг баяжуулан тодотгосон өөрийн орон нутгийн байршлал бүслэлд нарийсхан зохицуулсан мэдлэг ухаан юм а. Тэгвэл зурхаа судлаач доктор Дэрвиш Монгол зурхаан эцэг гэгддэг Ловсон Данжин Занцангийн тухай 9 их гаригийн хөдөлгөөн байршлыг хөөн олох зурхаан аргыг Монгол орны газрын хуваар тохируулан саалт хийж төвд, балав, Нанкайд орноо дэлгэрсэн үрийн зурхаан элдв аргыг нэгтгэн бөөгнүүлж Монгол ахуйд яв цав тохирох үрийн зурхаан номлыг бий болгож Монгол газар эдээшлүүлсэн хийгээд Тэнгэр эрхэс газрын эзэдийн сөрөг муу нөлөөллийг даран амирлуулах заслалыг Монгол уугуул домын аргатаа барилдуулан өөрчилсөн гэж дүгнсэн байна. Монгол зурхааг нэн товчоор илэрхийлсэн юм а. Нийтлэг мэдлэг ухааныг сайтар эзэмшээд түүнээ өөрийн газар орон хүн ардын онцлог байдал тохируулан бүтээлч байдлаар баяжуулан бүтээж ашиглана гэдэг хизээ ямагт илүү үр дүнтэй нарийн нандин зүйл мөн. Чухам яг энэ ийм чадварыг манай өвгөд мэргэд онцгойлон үздэг байсан. Цөөн хэдийч монголчууд өнөө хүртэл тэсэн орчсоор ирсний нэгэн тулгуур хүчин зүйл нь ухааны 10 орон их 5 ухаан зэрэг дорны мэрэгдийн дээд ухаануудыг манай гаргуун мэрэгдийн монголчлох, үндэсчлэх чадвар мэдлэгтэй холбоотой гэж орчин цагийн эрдэмтэд тайлбарласан. Тухайлбал Галдан бошигтын дэргэдийн багш Зай бандит Намхаж амцсан Бурхны шашныг Монгол хөрсөнд буулгаж эдээшлүүлэх тухайд асар ихийг бүтээсэн их эрдэмтэн хувраг мөн. Зай бандит Намхаж амц 200 гаруй номыг төвд хэлнээс монголчлоод түүнийг өөрийн зохиосон тод үсгээр барлуулсан гэж судлаачид үздэг. Урайхан овогт хууль сэтгүүлч Ширнэн Манжийн Адшаагийн бүтээл Галдан бошиг таан номын 1-р бүлэг төгөлдөр сүр хүчин буюу 1-р бүлгийн хөхрөгчийн сүр хүч хэмээх хэсгийн үргэлжлэлийг сонсож дууслаа.